За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За Монгол Улсын их сургуулийн нийгмийн ажил хөтөлбөрийн 2 дугаар төвшний суралцагч оюутан залуусын төлөөлөл энх маа та бүхэндээ дэлхийн нийгмийн ажлын өдрийн мэндийг хүргэн мэдчилж байгаадаа таатай байна. За мөн өмнөх 3 илтгэгчтэй бас баярлалаа. Маш сонирхолтой сэдвээр ихтгэл хэлэлцүүллээ. За миний зүгээс бол оюутан залуусын нүдээр нийгмийн ажлыг юу гэж хараад байгаа юм, ямар үзэл хандлагатай байгаад байгаа, яг юу хүсээд байгаа юм бэ гэдэг талаар өөрийн үзэл бодлоо 8 минутын турш илэрхийлэхээр энд та бүхний өмнө зогсож байна. За нийгмийн ажил хэмээх мэргэжлийг анх удаа түүхэн хувьас нь авч үзэх юм бол дэлхийд дахин дах Мэри Ричмонд хэмээх эрдэмтэн нийгмийн ажил хэмээх онолыг гаргаж ирсэн нэр томьёог хэрэгжилж ирсэн. За тэгвэл Монгол Улсын хувьд анх 1997 оноос эхлээд юу гэхээр нийгмийн ажил бэлтгэх боловсролын тогтолцоо бүрдэж эхэлснээр юу гэхээр одоо 20-од жилийн хугацаанд нийгмийн ажил мэргэжил маань нийгмийн бүхий салбарыг хамарч шударгаас боловсрол, эрүүл мэнд гэх мэтчлэн нийгмийн тэгш байдлыг хангахад чиглэн ажиллаж байгаа юм байна. За тэгээд цаашлаад нийгмийн ажил мэргэжил маань өнөөдөр миний хувьд яагаад үнцэнтэй санагддаг вэ гэх юм бол магадгүй өнөөдөр нийгмийн ажил мэргэжил маань хүний эрхэд суурилсан нийгмийн доктортой хөгжлийн төлөө тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулдаг учраас нийгмийн шудраг байдлын төлөө хувь нэмрээ оруулж чаддаг учраас надад энэхүү мэргэжил маань өнөөдөр хамгийн үнцэнтэй санагддаг юм байна. За тэгээд нийгмийн ажил мэргэжлийнхаа хувьд юуг хамж үзээд байгаа вэ гэхээр миний зүгээс болон миний үеийн залуусын зүгээс үзэл хандлага нь ямар үзэл төсөөлөлтэй байгаа вэ гэдэг талаар ярилцах зүйтэй байхаа гэж бодож байна. За тэгээд миний үеийн залуусын нүдээр нийгмийн ажлын талаарх ойлголт тодорхой хэмжээнд хязгаарлалтмал байдаг гэж би харж байгаа. Яагаад вэ гэхээр нийгмийн ажлын мэргэжлийн зөвхөн боловсролын салбарт нийгмийн ажлаар төсөөлдөг, зөвхөн сургуулийнхаа нийгмийн ажилтнаар хардаг. За эсвэл зөвхөн нийгмийн халамжийн тогтолцоон дээр үндэслэн мэргэжилтэй гэж хардаг. За эсвэл цаашлаад нийгмийн ажилчин зүгээр л хүнд тусалдаг мэргэжилтэй гэж хардаг ийм залуус байгаад байгаа. Гэтэл ийм залуусыг бид нар энэ үзэл хандлагыг өөрчлөхийн тулд нийгмийн ажил мэргэжилчин яв үнэндээ бол ийм мэргэжил биш шүү дээ. Нийгмийн ажил мэргэжил бол хувь хүн, залуучууд, ахмад насны гэдэг нийгмийн бүхий л насны хүмүүсийг хамарж байгаа. За нөгөө талаар юу гэхээр хөгжлийн бэрхшээл, за мөн сэтгцийн эрүүл мэнд, орон эргүүлчүүд гэх мэтчлэн нийгмийн бүхий салбарын хүмүүсийг хамарж ажиллаж чаддгаараа бусад мэргэжлүүдээс илүү онцлогтой байгаа. Ийм учраас бид нар яах ёстой вэ гэхээр нийгмийн ажил мэргэжлийн үнэт зүйлийг таниулах, сурталчлах, нийгмийн ажлыг нөлөөллийг бий болгох ийм тогтолцоо бүрэлдүүлэх шаардлагатай байна гэж миний зүгээс болон миний үеийн залуусын зүгээс үзэж байгаамаа. За тэгээд энд мэтлэнгээр Монгол Улсын их сургуулийнхаа залуу нийгмийн ажилтан клубээр дамжуулан нийгмийн ажлын мэргэжлийг сурталчлах, за тэгээд өмнө цаашлаад энэ мэргэжлийг түгээх, дэлгэрүүлэх нөлөөллийн ажлуудыг хийж байгааг дуулгахад бас таатай байна. За тэгээд цаашлаад юу вэ гэхээр миний 20 настай нийгмийн ажилтнуудын хувьд нийгмийн ажлыг илүү улс орны бодлогын түвшинд илүү олон нийтийн оролцоог төлөвшүүлэх түвшинд энэ түвшинд харж байгаа учраас магадгүй өнөөдөр биднэрт юу шаардлагатай байгаа талаар 3 чиглэлийг авч үзье. За нэгдүгээр чиглэл нь болохоор нийгмийн ажлын шууд үйлчлэгээ. За хоёр дахь чиглэл нь болохоор нийгмийн бодлого төлөвлөлт, гурав дахь чиглэл нь болохоор нийгмийн судалгаа, шинжилгээ гэсэн үндсэн 3 чиглэл байгаа. Яагаад энэ 3 чиглэлийг бид нар онцолж авч үзээд байгаа юм бэ гингууд энэ 3 чиглэл нь болохоор Сингапур улсын нийгмийн ажлын хөгжлийн чиглэл байгаа. Тэгээ энэ 3 чиглэлийг бид нар авч үзэхийн тулд хамгийн түрүүнд бидэрт юу шаардлагатай вэ гэхээр нийгмийн ажлын салбар дах уян хатан боломж нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаас нийгмийн ажлын мэргэжилтнүүдийг бэлтгэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх энэ нөхцөл болцоог бид нар бүрдүүлэх шаардлагатай байгаа маа гэж миний үеийн залуусын зүгээс үзэж байгааг уламжлахад таатай байна. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд нийгмийн ажилтан мэргэжилтнүүдийг илүү доктортой, илүү улс орны түвшинд, макро түвшинд хөргөжүүлэх, за тэгээд мөн өөрийн илүү ажиллах салбар болох нийгмийн бодлого төлөвлөлт рүү чиглэсэн энэ салбар руу ажиллах бололцоог нэмэгдүүлэх хэд энэ та бүхний оролцоо, та бүхний хүчин чадвар, идэх санаачлах маш чухал нөлөөтэй маа гэдгийг хэлэхэд таатай байна. Ирэх жилийн яг энэ өдрөө, яг энэ цаг мөчтөө илүү олон амжилт бүтээл хүчил дэвшлэр уулзах бахаа гэдэгт итгэлтэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.